За сайн байцгаана уу? Санан байна. Тим эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариулж өгөх танай уншлагыг эхлэхэд бэлэн боллоо. Ийм 5 өөр хөзөр байна. За энэ уншлагад нь нэмэлт байхгүй. Тэгээд уншлага нь маш богинохон, маш хурдан байх болно. Тим эсвэл үгүй гэсэн шуурхай хариу хэрэг болсон үед ч юм уу те энэ уншлагыг үзэхэд болно. Ямар ч шалтгаанаар энэ уншлагыг авч болно. За тэгэхээр хамгийн оновчтой хариу гаргахын тулд та өөрийн мэдрэмжтэйгээ сайн холбогдож аваад хамгийн сониуч заныг хөтлөж байгаа, сониуч мэдрэмжийг хөтлөж байгаа, хамгийн их татагдж байгаа, хамгийн их нүдэн тусаж байгаа группийг сонгож болно. Эсвэл зүгээр компьютероор Google-ээр 1-5 хоорондоо тоо сонгож өгөөрэй гэж аваад Google-ээр бас сонгуульчиж болно. За тэгэхээр гүн амьсгалаа аваарай. Гүн амьсгалаа аваад мэдрэмжтэйгээ холбогдож аваад энэ 5 өөр группээс аль нэгийг нь сонгоорой. Групп номер 1. За таны хөзрийг сөхөж харъя. Та the moon дэше харсан байна. За хариулт нь тийм гэж гарч ирж байна. Маш тодор тийм, маш хүчтэйгээр тийм. Гэхдээ энэ нөхцөл байдалд таны олж хараагүй, анзаараагүй ямарваа нэгэн зүйл байна. Энэ нөхцөл байдалд илүү гүн утга учир, даалт утга учир байна. Бас та энэ нөхцөл байдлын аль нэг зүйлийг нь жоохон буруугаар харсан байгаа, гажуулж харсан байгаа. Одоо таны урд ингээд утаа манандцсан юм шиг тийм нэг зүйл байна. Яг энэ нөхцөл байдлыг та 100% тодор бол харж чадахгүй. Гэтэ хариулт нь бол 100% тийм гэж гарч ирлээ. За групп номер 2 таны хариултыг харъя. За The Emperor дэше гарч ирлээ. Таны хариулт бол маш хүчтэй тийм гэж гарч ирж байна. 1000-2000 хувьтаагаар тийм юм хүчтэй зааны зурагтай байна. За хариулт нь тиймээс гадна энэ нөхцөл байдал 100% таны гарт байгаа, таны атганд байгаа. Та энэ нөхцөл байдалд хүчтэй гэдгээ мэдэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй гэж харагдаж байна. Та хүчтэй, та дилдэшгүй, та унашгүй, мохошгүй, тийм? Үнэхээр тань шиг энэ нөхцөл байдалд хамгийн хүчтэй тоглогч, хамгийн хүчтэй хүн бол та юм аа гэж харагдаж байна. За тэгээд энэ нөхцөл байдал таныг илүү том зүйл төргөх болно, илүү гоё зүйл төргөх болно гэсэн мессеж гарч ирж байна. За яадлаар ингэ боллоо. Групп номер 3 таны хөзрийг харъя. Four of Swords. Дөрвөн илд гарч ирж байна. Sloth гэдэг амтантай тэгээд ийм дөрвөн сэлэмтэй үзэр байна. За таны хариулт бол үгүй гэж гарч ирж байна. Үгүй гэж гарч ирж байгаас гадна энэ нөхцөл байдал асар их хэмжээний юм татгалзлын reject-ний нэрэг байгаад байна. Та ямарваа нэгэн зүйлийг reject-лж татгалзаж байна уу? Ямарваа нэгэн зүйл танаас татгалзаж таныг reject-лж байна уу? Тэ энэ зүйлийг мэдрэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, үннээр нь харах хэрэгтэй шүү. Энэ нөхцөл байдалд ямарваа нэгэн зүйл таарахгүй байгаад байна, тохиромжгүй байгаад байна. За гэхдээ салах хэрэгтэй, болох хэрэгтэй гэдэг мессеж бол энэ харилцаанд энэ зөвлөгөөнд энэ хөзрөн дээр бол байхгүй байна. Сахиуснаас нь салаараа болоорой гэсэн энерги байхгүй. Зүгээр л нэг зүйл reject-лүүлээд байна, нэг зүйл таарахгүй байгаад байна гэд илүүлдэг тулаам арах юм бол илүүлдэг тулаамны 3 хэсэг нь ингээд таарж орчод нэг хэсэг нь ингээд зөрчилдөөд ингээд нэгэндээ таарахгүй орохгүй байгаа юм энерги мэдрэгдэж байна. За тэгээд хариулт маш хүчтэйгээр үгүй гэж гарч ирж байна. За ингэ уншлах нь боллоо. Групп номер 4 таны үзрийг харъя. За Knight of Swords. Хариулт нь бол үгүй гэж гарч ирж байна. Гэхдээ энэ нөхцөл байдалд та сайн хүн мөн. Та сайн хүн мөн. Зөв байр суурьтай байгаа хүн нь та мөн. Таны энерги маш ариухан байна. Маш цэвэрхэн байна гэж харагдаж байна. Маш цэвэрхэн байна, ариухан байна. Тэгээд таныг сахиусууд нь юм жоохон өхөөрцсөн, сайшаасан нүдээр харж байгаа энерги надад мэдрэгдэж байна. Гэхдээ хариулт нь бол үгүй гэж гарч ирж байна. Тэгээд энэ тохиолдолд үгүй гэсэн хариу сонсож байгаа танд сайнаарч бууж ирж болцсошгүй, муугаарч бууж ирж болцсошгүй. Гэхдээ үгүй гэж хэлж байгаа нь муугаар бууж ирж байгаа бол энэ нөхцөл байдлыг сахиусууд нь ерөөсөө муу зүйл гэж бол харахгүй байна. Ирээдүйдээ энэ зүйл нь ялалт болж хувирах болно, сайн зүйл болж хувирах болно, та өөрийгөө баталж чадах болно гэсэн утгатай мессеж сахиусууд нь илгээж байна. Тийм гоё үзэсгэлэнтэй шүү. Маш clear буюу оновчтой тодорхой тунгалаг энергитэй юм сайхан хөзөр гарч иржээ. За ингээм уншлах нь боллоо. За групп номер 5 таны хөзрийг харъя. Ace of Swords доошоо харсан байна.
За хариулт нь бол маш хүчтэйгээр үгүй гэж гарч ирж байгаагаас гадна энэ нөхцөл байдалд асар их гашуудлын харамслын энерги маш хүчтэй байна гэж харагдаж байна. За гэхдээ сахиусууд нь таныг маш үзэсгэлэнтэйгээр харж байна. Үзэсгэлэнтэйгээр харна гэдэг нь гойцын талаас үзэсгэлэнтэйгээр харж байгаа мөн ч гэлээ нөгөө талаасаа жоохон юм киноны сцен шиг надад ийм төр зураглыг надад харуулж байна. Сахиусууд энэ нөхцөл байдлыг харж байгаа байдал нь юм драмын театрын юм мэдрэмжтэй магадгүй нэг Swan Lake гэдэг тэр плейн оркестрийн тэр оркестр гэдэггүй ха балетийн Swan Lake нэг хунтай балет байдаг. Да тэр мэр санаанд орж ирж байна. За бас юм киноны дүр зураг орж ирж байна. Киноны гол дүрийн баатар шархтаад ингээ унаад өгч байгаа юм шиг тий уунж өгч яхад ингээ цаана уянгалсан хөгжим яваад тэгээд манай гол дүрийн баатар унахтаа өсөн ингээ сайхан амирж агаад нэг үзэсгэлэнтэйгээр унаад өгдөг төө. Тим дүр зураг айгу хүчтэй орж ирж байна. За тэгээд нөхцөл байдалд таны анзаарч харахгүй байгаа зүйл хамгийн хүчтэй анзаарч харахгүй байгаа зүйл нь ерөөсө гашуудал бууд харамсал. Энэ нөхцөл байдал дээр та гашуудал болон харамслаа мэдэрч чадчихна уу? Ялангуяа харамслын энерги мэдэрч гин үү? Өөрөөсөө асуугаарай. Хариулт нь маш хүчтэйгээр үгүй гэж гарч ирсэн байна. За ингээ уншлах нь боллоо.